Белорус могло мууж райсан тусган. Гэгэн Касмирын сүмийг хастаас харахад ийм л байсан. Нарийн өндөр хаалганы дээгүүр цонхтой. Барилгын дотор талаас нь харцгай. Энд хаалганы дээгүүр цонх байна. Цонхыг хан руу нь эвдсэн харагдаж байна. Тэд тооснуудыг хайр найргүй хугалсан. Шаардлагатай хэмжээнээс илүү нь ирмэгээс унсан. Би цонхны нээлхийг засах хэрэгтэй болсон. Гэхдээ яагаад нэмэлт жижиг цонх хийх вэ? Тэд урд хаалган дээр хуваалт хийсэн тул цонх хэрэгтэй байсан. Сүмийн энэ дотоод ханыг хожим хийсэн. Ханны хоорондох холбоосыг хар. Зүүн талд нь сүмийн гол хан байдаг. Баруун талд нь дараа нь хийсэн хуваалт байна. Хачирхтай гурвалжин тортой. Хуваалт нь бусад тоосгоор хийгдсэн байдаг. Өрлөг нь хамаагүй муу юм. Тоос хоорондын зузаан тэгш бус давхарга. Би чамд нөгөө талаас нь харуулж байна. Хан болон дараа нь нэмсэн хуваалтын хоорондох давхарга нь тодорхой харагдаж байна. Ханны хооронд тоосгон бэхлэгээ байхгүй. Тоосгоны игнээ таарахгүй байна. Энэ хуваалтыг сүүлд нэмсэн. Ихэвчлэн үүдний дээгүүр сүмийн найрал дууны такт байдаг. Өмнө нь такт сүмийн найрал дуу гэж байдаггүй байсан. Энэ сүмийг барихад хүйтэн жаваргүй дулаан уур амьсгалтай байсан. Харин дараа нь уур амьсгал өөрчлөгдөж хүйтэн болсон. Барилгыг халаах шаардлагатай байсан. Энд төмөр зуух тавьсан. Цилиндр хэлбэртэй зуух сөрлүүлэхийн тулд тэд ханд нөх гаргав. Архитекторын санаа шиг харагдахгүй байна. Энэ бол хүлдэхгүй тулд албадан шинжилэл юм. Дээд талд нь яндангийн сууг байдаг. Белорус улсад халаалтгүйгээр оршин тогтнох боломжгүй юм. Бүх орон сууц, олон нийтийн барилгууд халаалттай байх ёстой. Гэхдээ өмнө нь халаалт хийх шаардлагагүй байсан. Дараа нь цаг ууран гамшиг болсон. Уг барилгыг лам нар авсан. Тэд зуухаас суурлуулж найрал дууны такт хийж цонхыг нь эвдсэн. Сүмийн мөргөл үлдэж эхлэв. Гэхдээ өмнө энэ барилга өөр зорилготой байсан. Барилга нь тодорхой практик даалгавраар баригдсан.